Монголын үндэсний телевиз өглөө хөтөлбөрийн уран бүтээлчдээс та бүхэнд нэгэн шинэ нэвтрүүлгийн анхны дугаарыг хүргэх гэж байна. Та бүхэн энэ нэвтрүүлгээр Монголын түүхэн киноны уран бүтээлчдтэй уулзаж, кино бүтээхээс өмнөх үйл явдал болон за яг кино хийж байсан ажлын үйл явц, дүрийг хэрхэн сонгож байсан гэд олон сонирхолтой мэдээллүүдийг үзэх болно. Тэгэхээр кино урлаг үүссэн цагаас эхлэн хүн төрөлхтний тухайн цаг үеийн үйл явдлыг харуулж гэрчин байсаар ирсэн. Монголын кино урлагч гэсэн яг энэ замаар хөл нийлүүлэн алхасаар ирсэн билээ. Үүний нэгэн тод жишээ бол Тунгалаг Тамир кино. Монголын түүхийн хамгийн хүнд үе гэгдэх хувьсгалаас өмнөх ба хувьсгалаас хойш үеийн түүхийг энэ кино өгүүлдэг. Тэгэхээр Тунгалаг Тамир кино хувьсгалаас хойш яг 50 жилийн дараа бүтээгдсэн бөгөөд өөрөөр хэлэх юм бол энэ түүх 50 жилийн дараа дэлгэцнээ дахин буцаж ирлээ. Арман мундаг, даанч мундаг. Дотроос шүүж авсан хамгийн одоо тод гол юмнуудын кино багтаасаг. Энэ лодой дампон ухаан их шингэс. Эпидемиэрээ дагаарай. Байц. Ядууч гэсэн хүний амьдрал. Итгэлт баяны хувьд бол лодой дамгаа өөрөө зориулж бичсэн энэ дүрийг бүр очир отгойг нүдэндээ харж байгаад бичсэн гэж би сонссон байгаа. За. Итгэлтэн гинэ хонгорсан уу? Миний бичээр дээр ингээд байж хатан төмөр ирээд тахрын гараас намайг олчилж аваад зөөлөн харц өгч надтай ингэж харьцаж байгаа ийм одоо хүн болол толнод анхны л хүн байхгүй юу? Их товч ийм дөрүүдийг нэгтгэж шийдэж чадсанараа энэ кино уран бүтээлийн одоо шавьж шасаад энд байгаа гэж би ойлгодог. Үзээгүй юм зөнтэй байсан. Өнгөт кино хийж үзээгүй, хөргөн дэлгэцэн кино хийж үзээгүй, арманаар кино хийж үзээгүй. Ийм үе байсан. Энэ киноны 3 ангийн нийт 4 жилийн хугацаанд хийсэн. Ирээд дуудуулдаг лээ. Харин би уншаад өгвөл болгосон болов уу? Одоо та юу да? Лодой дампуу гэдэг хүн энийг дөрнүүдээ тийм их энгийн амьдрал дотор их өргөн хүрээнд авчиж бичсэн. Монголын кино урлаг түүхэн цаг үед мэндэлж, хэл дорж, хөл дорж, улс нийгмийнхээ хүндвэрх үед ч өөрийнхөө өвөрмөц зүй тогтлын дагуу өсөж, дэвжиж, алтан үеийн уран бүтээлч, уран бүтээлэгч хөгжлийнхөө 60 гаруй жилийн хугацаанд төрүүлэн гаргасан. Харин 1970-ад оны ихэр тойрогдсон Тунгалаг Тамир киноны уран бүтээлчдийн халуун яриа юу бүлнэ? Мөнхний юуны залгаа залууч үзэгчд их гарч ирж байсан ийм нэг одоо үеийн ийм үе байсан. Датагай бол Тунгалаг Тамир киногоо армаана бас кино болох гэж хинч мэдээж хэрэг сонирхолтой байсан. Тэр үед Датагай соёлын амнаар сайд байсан. Лодой дампуу гэдэг хүн энийг дөрнүүдээ тийм их энгийн амьдрал дотор их өргөн хүрээнд авчиж бичсэн. Зохиос. Одоо жүжигчин шиг юм бол тэр дүрийг гаргахаас үүгээр одоо тийм сайхан тод томрон одоо дөрнүүд нь бүтсэн. Энэ зам танах хүн нэг суур. Шөлөнд үлдээж авсан хэдлээ байгаа юм. Лодой дамгаа өөрөө зориулж бичсэн энэ дүрийг бүр очир отгойг нүдэндээ харж байгаад бичсэн гэж би сонссон юм байгаа. Тэгээд энэ дүрийг бол яг хөр өөрөө итгэлт гэдэг дүрээ дэвхрийг итгэлт гэж тэгж өөрийнхөө сэтгэл тодорхойлсон гэлээ. Тэгээд тэр нь юу гэхээр зэрэг жижигхэн биетэй, хөнгөн шинхэн, гүйлгээ ухаантай, ийм тийм таач авсан авсгаатай, самбаатай одоо тэр үед бол суусан газараас шороо атгана гэж итгэлтэй дүгнээ атгах хүн гэж ингэдэг юм. Чадраулын лодой дамбын Тунгалаг Тамир түүхэн арманыг хэний хүү хэн авьяас бэлэг хүч хөдөлмөр шавхан дэлгэсэн амьдруулах вэ? Уран зураг харах яруу найраг сонсох уран зургаар хэрхэн илэрхийлэгдэх. Тийм ээ, түүхэн цаг үе байсан. Ёстой л бүтээл нь эзнээч, эзэн нь бүтээлийн болсон юм. Энгийн гэхэд эндүү энгийн ямар ч дүрийг тодтон олж чаддаг, жүжигчин тухайн цаг үед нь орсон юм шиг лууж мэд чиглүүлж чаддаг, түүхээч, ажиллаач 13 шигээ мэдэж чаддаг хүн бол урлагийн гавьяа зүтгэлтэн, найруулагч дорж балан асан гэхэд та эргэлзэхгүй үзээ. Арманыг ер нь кино болгоё гэдэг сонирхол бол нэлээд хэдэн одоо найруулагч нарт нэлээд хэдэн хүнд байсан. Тэгээд ер нь явж л дорж балам найруулагчдаар
шийдэгдсэн орчуулам найруулагч сургууль төгсөж ирээд бэлэн хэдэн сайхан кино хийж одоо нийтлэл одоо хүчээ авч ирсэн ийм найруулагч байсан л да. Тэг юмд их хүлээцтэй. Одоо ингээд ер нь нэг найруулагч улсуудыг би одоо сүүлд кино нурмтайчсан харж байхад бол их тийм бохимдоо шүү дээ. Юмд ингээд сандраал хой болохоо байлаа гэж яагаад ч юм чил сандраал гүүгээд л үсэр чараагаад хүн загнаал унд. Тэр хүн тийм биш шүү. Дүр сонгоно гэдэг дээр их чадвартай байжээ. Дүрээ өөрөө сонгоод сонгосон дүрээ түүнийхээ төлөө бат зогсож чаддаг их тойлбартай ийм хүн байсан. Ганцхан кино найруулагчаар дутхгүй дуржуулан найруулагч дийлэгдсэн юу театр тайзан жүжигэн одоо бас их сайн найруулагч хүн. Цаад язгуур дүр нь мундаг л да. Тэгтээ тэрнийг гаргана гэдэг чинь найруулагчийн их ухаан, их авиас бэлэг одоо ийм шаардагдж байгаа. Тэгээд дорчлонгоо өөрөө бусад найруулагч нарыг бодвол дараамт хэдэн жүжиг тайзан дээр тавьчихсан. Дор чалмын найруулагч бол жүжигчдийг бол агуу сонгож алдаг хүн байсан. Тэр дүрийнхаа, тэр оройлынхаа жүжигчинд болоод ер нь их төхүүлж очдог. Хүнийг олох, хүнийг хүмүүжүүлэх ийм л чадвартай хүн. Тийм чадвар байсан өөр. Тэр найруулагчийн төлөвлөгөөг хоёр янзаар хийдэг юм л да. Нэг нь монтажны хийн гэж бий, нэг нь американский систем гэж үйдэг. Тэгэхээр монтажны систем гэдэг бол ерөөсөө ямар балан авах, ямар кадрт ойртох, яаж хөдөлгөөн хийх бүх юмыг ерөөсөө бичдэг. Яг л тэрнгээр аваад босроход ерөөсөө кино байлан болдог. Өөрөөр хэлбэл киног цаасан дээр хийдэг. Энэ найруулагчийн төлөвлөгөө хийж явахад орчуулсан найруулагчид бол хүн бүхнээс өөр их вариантыг авдаг. Тэр Герман хаач од нь харваж орхисон хэрэг. Орсын их зэрэг гიშгэж орхино. Одооч бидний өврөө цолхов яста урсны биздэ. Дангээд чинь малын тэнгэрт хадна гэсэн үг. Олзонд баярлахгүй хэм байх. Зоригтой эви нодод гулгуулаад байдаг хэрэгээ өгөмн. Нийгмийн аль ч үед өөрийн овжин зал, оюун ухаанаар амьдарч чаддаг хүний дүрийг гайхамшигтай гаргасан хүн бол очир утгаа байлаа. Хэрвээ би хошуу толгойд байсан болов яах байсан? Эдийн шиг хятадын бүүсэнд өршөөр тавьж албан татвараар монументийг чирэгдүүлж байхгүй. Хошууны олон гуйл очингуудыг цуглуулж угаацын өтгөч өгч угаад цэмбинийх үлэх байсан. Та юунд дэдэн л уурдуулж байдгийг зар заргалдахгүй юу? Тань шиг бэлтэй хүн ч заргаа авч болно шүү. Хошууны бодруу болгоныг уудлах гэвэл даалаа гэсэн үг. Гэхдээ болохгүй. Итгэл дэлдэгч залах юу ядуу хүн гэдэг чинь ядуу хүнийг хэлдэг. Ядуу хүн гэж залах хүнийг хэлдэг гэж. Тэг итгэлтийн үгнүүдэд дотор тэр үеийнхээ нийгэмнүүдэд өгсөн айхтар үнэлэлтүүд бий. Ерөөсөн дүрийг бүтээн гэдэг маань уул дүрийнхаа гол шугамыг, уул дүрийнхаа зан арын шин, үзэл бодол юу гэдгийг бүгдийг өөрөө бүрэн ойлгосон байх хэрэгтэй. Бүрэн ойлгосны тулд тэр дүр надад уусан шингэсэн байх ёстой. Энэ чинь анжин хотын дээдийн ванзанд идсэн хоолмон шиг. Хятад хоолж орос хоолыг бодвол нүнжиг багтай дамжиг дөө. Петроградын тосонд шарсан хүрээ махч мөн чамдтай да. Айда. Орос хятадгуудын цаг гайх байх нэ. Саяхан баядсан золиг гэлээ. Ухаанаар энэ дүрийг босгосон. Өөрөөр хэлэх юм бол эсрэг дүрийн доторх сөрөг дүрийг бүтээж чадсан их том хөрөмтэйч гэж би боддог. Тийм учраас кино бүтээлийг одоо ингээд кино зургийг энэ төр авч яваад дандаа төвшиг болж ирсэн. Өөрөөр хэлэх юм эрдний сэтгээгүй нэг хажуугаас ингэж өргөж өөрөөр хэлэх юм бол Болтны одоо их дүшиг гэж нэг юм байна шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол хажуу талаас өргөд аваад явчихдаг.